эртний үрдийн цагт нэг шоргоолж зарцаа хоёр байж гин л дээ. Тэгээ зуны улирал болсон чинь шоргоолж нь айгүй хичээнгүй хөдөлмөрлөд ажиллаа тий хөлсөө туслуулсан байж айгүй хоол цуглуулж гин л дээ. Тэгсэн чинь зарцаан тэр үеэр ерөөсөө юун тэгж тий хоол моол цуглуулах биш. Зүгээр л ингээд тоглосоор аваад зуны өнгөрөөч. Тэгээ өвлийн улирал ирсэн чинь юу болсон бэ гэсэн чинь зарцаа нас ороод тэгээд шоргоолж нь амьд гарч чадсан. Яагаад гэвэл шоргоолж нь тэр зуны улиралтай тоглохын оронд илүү ажил хийгээд цуглуулад тий хоол хүнсээ бэлдээд өвлийн улиралд амьд гарч чаддаг. Тэгээ яг хуу энэ түүхийг харуул хичээнгүй зам чанарын талаар ярьж болно тий. Мэдээж ингээ хүн угаасаа ажил хийж байгаа хөдөлмөрлөж байгаа шалтгаан нь амьд гарах шаардлага байгаа тий. Гэхдээ яг хуу энэ сонирхолтой түүхэн дээр арай жоохон өөр зүйл дээр нь төвлөрөө за энэ дугаар дээр шоргоолж яг хичнээн амьд гарч чадж байгаа ч гэсэн яг хизэн тоглож байгаа вэ тий хизэн амьдарч байгаа вэ хизэн одоо яа тийм тий өөрт байгаа тэр амьдралаа enjoy хийж байгаа гэдэг тийм асуулт ерөөсө тавигддаггүй. Тэгээ яг энэ сэдвэн дээр суурлаад өнөөдрийн дугаар яригдана. Ерөөсө ихэнх хүн ер нь бол дандаа амьдралтай бид нар дээрээс ч юм уу ээж авч юм уу бүх хүмүүс хэлдэг тий ерөөсө хичээнгүй ажиллалаа мөнгө цуглуулаа л тий яг хичнээн их мөнгө цуглуулахад хангалттай ахын гэдэг талаар бол ерөөсөө хинч юу ч хэлдэггүй. Тэгээд зүгээр л цуглуулаад байдаг, ажиллаад байдаг. Та тэгээд өөр дөр бодоод үзээрэй. Би илүү шоргоолч шиг үлээ те. Илүү ингээл хамгийн юмаа цуглуулаад амьдралаа дандаа ирээдүйд тавиад байдаг үлээ. Эсвэл би илүү зарцаа шиг байгаад байдаг үлээ те. Илүү одоо цагтаа хамаг мөнгө өрөө те. Хамаг амьдралаа enjoy-дод тэгээ ирээдүгөө төлөвлөлтгүй илүү гэд. Ерөөсөө энэ хоёрын баланст л бид нар оршиж явах хэрэгтэй. Тэгээд би Dive Zero гэдэг номыг уншсан. Тэр номын яг 8 гол санааг энэ дугаар дээр ярьж өгнө. Тэгээ энэ номны гол санаа нь бол ерөөсөө л ийм чи ерөөсөө тэ шоргоолчиг өөрийгөө өгтлээ хитрхийх ажиллахгүйгээр гэхдээ зарцаа шиг тэ бас нэг тийм тоглох орон зайтай тим хэмжээнд яаж амьдрах вэ? Ерөөсөө л мөнгө амьдралыг enjoy хийх гэдэг тэ амьдралыг бүрэн амьдрах гэдэг энэ хоёр сэдвийг яг огтлцуулаад дундаас нь ерөөсөө л яаж мөнгөө өрөх вэ? Яаж мөнгөө цуглуулах вэ гэдэг асуултыг л яг энэ ном хариулж өгч чадж байгаа. Тэгээ энэ ном дээр орж байгаа санаанууд надад бол айгүй их таалагдсан. Тэгээ би энэ 8 гол санааг нь та нарт ярьж өгье. Гэхдээ тэр 8 санааг ярьж ирэхээс өмнө ер нь яагаад энэ талаар яриад байгаа юм бэ гэдгийг жоохон бодож үзье л да. Яагаад энэ зохиолч нь энэ номыг бичсэн бол яагаад хүмүүст та нар өгөхтэй тэ аль болох дансандаа 0 төгрөгтэй өгөхөө и төрөм бити цуглуулаа угаасаа тэрийгээ чи авс руугаа орч чадахгүй штэ гэдэг нэг тийм ойлгомжтой санаа юм шиг мөртлөө яг судалгаан дээр хараад ирсэн чинь ихэнх хүмүүс өгтөө маш их хэмжээний ч гэхэлтгүй ер нь бол тодорхой хэмжээний хөрөнгөтэй нас ордын байна л да. Тэгээ энэ төрөмг юуг илтгэж байгаа вэ гэхээр ерөөсөө л чиний амьдралыг чи илтгэж байгаа. Чиний цаг хугацаа, чиний чи хичнээн олон жилийг тэр мөнгийг тэр хэмжээний мөнгийг олоход зарцуулсан бэ гэдээ бодоод үз. Чи зүгээр л тэр хэмжээний мөнгийг үхтлээ ажиллаад, дургуй ажиллаа хийгээ 3-4 жил ажиллаад цуглуулчаад тэгээд тэрийгээ зүгээр л үрж чадахгүй өгөх юм бол айгүй харамсалтай байна тест. Ямар ч хэрэгцээгүй чи амьдралынхаа 3-4 жилийг өнгөрөөцсөн байгаа байхгүй. Тэрний оронд чи юу хийж болох байсан бэ гэдээ бодоод үзтээ. Чи яадын тэгэж өөрөө дургуй ажлыг хийхээ оронд дуртай зүйлээ хийж үзэх ч юм уу шинэ хобби эхлүүлэх, шинэ газар аялах, янз бүрийн шинэ бизнес эхлүүлж үзэх гэдэг ер нь юу ч байж болох байсан. Тэгээ ингээ харахаар хүмүүс яхаа аргагүй ер нь бол ялангуяа хөгшрөөд ирэхээрээ л ойлгох юм шиг. Бид нар ерөөсөө амьдралаа ирээдүйд тавиад байсан юм байна. Бид нар одоо л хийж болох байсан зүйлийг залуудаа л хийж болох байсан зүйлээ одоо хийх гэсэн чи хитрхээ хөгшөрчжээ, цав хугацаанд өнгөрчжээ. Би яагаад энэ зүйлүүдийг хийх юм бэ яагаад л ингээл бүх зүйлээ хойшин тавиад байсан, яагаад амьдралаа хойшин тавиад байсан бэ гэдэг тийм асуултууд гарч ирдэг. Тэгээ энийг бол яг хүн яг өөхөгдөхөд ирэхээр хөгшрөөд ирэхээр л ойлгодог. Би ингээд залуунаас ингээд өрн таран ийцэн биш миний хайран сайхан залуунаас би ийм их боломжийг алдсан байна гэж харамсахгүй байхын тулд ерөөсөө энэ дугаар бол маш чухал. Тэгэхээр ерөөсөө л хүн энэ хороо орхиж явахдаа 0 төгрөгтэй ямар ч эд хөрөнгө өөртөө үлдээхгүйгээр бүгдийг үрээд давсандаа орох хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэр бол ерөөсөн номны л гол санаа надад айгүй таалагдж байгаа. Гэхдээ ингэнгүүтээ шүү дээ. Одоо хамгийн түрүүнд хүмүүсийн асуух асуулт нь юу вэ? Хүүхдүүд яах юм бэ гэж асуун тий. Хэн хүмүүстэй би яг ингээд илүү үе төрөнг хадгалж хийж магадгүй тэрийг чинь би хүүхдүүдтэй өглөөлөх гэж байгаа шүү дээ. Тэгмөөтэй шүү дээ. Одоо заяа хамгийн сонирхолтой судалгааны үр дүн
Ер нь шүү дээ дунджаар за хүүхдүүдэд ингэж өвлүүлж байгаа шүү дээ тий. Тэр өвлүүлж байгаа эд хөрөнгө хүүхдүүд нь хідэн настай байхад очдөг вэ гэд харангуут ихэнх хүүхдүүд ямар нэг зүйлийг өвлөж авахдаа 60 настай байдаг дунджаар. Америкт бол судалгаагаар юм байна. Тэг боддоо 60 нас гэдэг чинь бүр нэлээд сүүлд байгаа зү. Тэгээд энэ дээр яг 5 дугаар дүрм нь бол 5 дугаар дүрмээс нь эхэлчихэ за хэдүүлээ. 5 дугаар дүрм нь хүүхдтэй яг одоо мөнгө өвлүүлэх гэж байгаа бол мөнгө өгөх гэж байгаа бол эсвэл хүүхдч гэлтгүй бас тэ ямар нэгэн хандвийн байгууллага байвал аль болох эрт өгөх хэрэгтэй. Тэгээд хамгийн их үр дүнтэй үед нь өгөх хэрэгтэй гэдэг. Тэгээд энийг яг хараад ирэнгүүт ерөөсөө 60 настай хүнд болол өөрийнхөө тэтгэврийг ингээ аль хэдийн төвлөсөн те аль хэдийн амьдралынхаа хамгийн их мөнгө хэрэгцээтэй байсан үеийг давж туулаад аль хэдийн бүр ингээ тэтгэврийн насанд очсон хүнд тэгж мөнгө өвтгдөж ирж байгаа нь яг үндэ тэр үнд тийм их хэрэгцээ байхгүй байхгүй. Номны гол санаа нь ерөөсөө л тийм. Тэгээд энэ дээр яг ингээ судлаад хараад байсан юм байна шүү дээ. Бүр ингээ хитрхи жоохон бахт мөнгө өгчих юм бол хүүхд болол тэр мөнгийг одоо яаж мөнгөний үн цэнийг ойлгоогүй те яаж үрхээ мэдэхгүй. Тэг хитрхи өгшин бахт нь өгчих юм бол тэр бол нэг хэрэгцээ байхгүй байдаг. Одоо жишээлбэл зарим хүний хувьд шүү дээ нэг юм 45 та эмэгтэйгийн түүх байсан юм байна л да. Тэгээд энэ эмэгтэй бол ингээд бүр нэлээд сүлд хөгшин багтаа ингээ ээж аваасаа мөнгө хөрөлж авсан. Тэгэхдээ энэ эмэгтэй ганцаараа 3 хүүхэд өсгсөн заяа. Тэгээ залуудаа айгүй их мөнгөөр тарчигсан, айгүй их зовж амьдэрсэн. Өөрийгөө тэ хамаг амьдралыг тэгж ажиллахад зориулсан тэ хүүхдүүдийнхаа төлөө гээд хүүхдүүдийнхаа боловсрол, сургууль, хоол, соёл юу гэдэг бүх юмд нь тэгээд ингээд одоо яа 60 настай мөнгө өвлж авч байгаа тэ миний ингээд 30 40 нас бол хамгийн хэцүү байсан. Тэр үед л надад хамгийн их мөнгө хэрэгтэй байсан гэд. Одоо бол энэ мөнгө надад тийм сүртэй үр дүнтэй чухал биш гэд. Тэгэхээр энэгээс харангуут яг хүний одоо хамгийн их мөнгө хэрэгцээтэй байдаг үе нь бол одоо 20-оос 30 хэдэн нас л байт юм. 26-оос 35 нас гэд. Тэгэхээр бид нар хүүхдтэй мөнгө өвлүүлэх гэж байгаа бол ер нь бол энэ үед нь өвлүүлнэ гэж тооцох хэрэгтэй гэж байгаа. Тэгэх юм бол одоо яа тэр хүүхд чинь одоо боловсрал эзэмшихгээ өөр тавьсан те тэр өрөөг нь дарддаг ч юм уу. Энэ үед бол мөнгөний үнцэн хамгийн тодорхой байдаг. Тэгэхээр энэ ном дээр гарч байгаа гол санаа нь чи одоо авсандаа 0 ий төгрөнгөтэй орохдоо бас хүүхдүүдэд ч гэсэн оролцуулна гэсэн. Би хүүхдүүдтэй өвлүүлэх хуваа ингээд тодорхой гаргаж тавиад үлдсэн мөнгөө өөрийн гэсэн мөнгөө яг өөртөө хамааруулж байгаа мөнгөө яг өөртөө бүгдийг зарцуулах хэрэгтэй гэж санаа явж байгаа. За тэгээд бусад дүрмүүд рүү ороод эхлэе. За нэгдүгээр дүрм нь бол хүн амьдралдаа байна шүү дээ. Ерөөсө хамгийн их цуглуулах хэрэгтэй зүйл нь мөнгө биш, эерэг experience гэж хэлж байгаа. Experience гэдэг үгийг яг орчуулах жоохон хэцүү л байна л да. Гэтэ ерөнхийдөө зүгээр те чи ингээл эд хогшил могшил тиймэрдүү цуглуулахын оронд яг амьдралынхаа experience хийжсэн зүйлүүдийг цуглуулбал илүү чамд хэрэгтэй, илүү үр дүнтэй. Чи амьдралынхаа эцэст эргэж харахад те амьдралаа эргэж харахад тэр үе чинь тийм зүйл болж исэн шүү дээ те. Тэр төрсөн өдрөөр тэгж явж исэн, тэр аялал тэгж явж исэн, би тийм хобби сурч исэн, тийм зүйлийг эхлүүлж исэн гэд. Тиймэрдүү юмнуудыг хүнд хамаагүй илүү дурсамжтай, хамаагүй илүү утга учиртай, хүнийг хамаагүй дүүргэж аз жаргалтай байлгаж чаддаг. Тэг яг хөө энэ дээр нэг асуудал гараад ирж байгаа нь мөнгө гараад ирж байгаа байхгүй. Яагаад гэвэл бид нар за аялалд явлаа гэхэд мөнгө хэрэгтэй те. Янз бүрийн шинэ хобби эхлүүлээ гэхэд мөнгө хэрэгтэй. Тэгээд эренгүүд ерөөсөө бид нар энэ мөнгө гэдэг зүйлийг ажил хийж мөнгө олдог те. Тэгээд тэр олсон мөнгөө зарцуулж байгаа. Ерөөсөө энэ хоёрын баланс нь яг юу юм бэ гэдгийг бид нар дотроо бодох хэрэгтэй болчихж байгаа. Яг ямар баланстай байх хэрэгтэй юм бэ? Тэгээд тэхийн тулд яг эсрэгээр нь бид нар бодож эхлэх хэрэгтэй болчихж байгаа. За бид нар өөрсдөө амьдралын төсөлд ирээд харахад яг амьдралынхаа ямар үед юг хийсэн байвал зүгээр вэ гэж бодох ёстой болчихж байгаа. Би одоо жишээлбэл яа тийм зарим нэг зүйлийг залуудаа хийж болох зүйлийг би хөвшин болчоод хийж чадахгүй шүү дээ. Одоо яа тийм би Эверест рүү авирч гэдэг юм уу тийм мөрөөдөлтөй байх юм бол би тэрийг тийм залуутай тийм өвдөгний асуудалгүй байхдаа л хийхгүй болвол тэрийг би 50-таа 60-таа хийн гэвэл магадлал нь хамаагүй багасаа явчихна. Тэгэхээр бид нар амьдралаа бодоход хүртэл яг амьдралынхаа ямар үед ямар зүйлүүдийг мэдрэх вэ, ямар experience-ыг авах вэ гэдэг талаар бас жоохон бодож үзэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээ энэ талаар бодоод ирэнгүүт шүү дээ. Цаг хугацаа гэдэг зүйл айгүй чухал болчихж байгаа байхгүй юу? Бид нар одоо ингэ бүр жоохон багт бол бидэрт мөнгө байдаггүй. Гэхдээ цаг хугацаа нь байдаг, энерги нь байдаг тийм.
Тэгээ бид нар ингээд дараа нь ажиллаад ирэнгүүт мөнгөтэй болоод ирдэг. Энерги бол бас байдаг те залуу хэвээрээ. Гэхдээ бид нар цаг хугацаанд ерөөсөө байдгүй. Айгүй завгүй яваад байдаг. Гэхдээ хөгшин болсон ч бидэрт мөнгө нь байдаг. Цаг хугацаанд байдаг. Гэхдээ юм хий гэсэн чинь энерги байхгүй. Тэгээ эрүүл мэндэнд нь муудсан. Тэгээ энийг сайн ойлгочих юм бол бид нар яг амьдралаа илүү оптимайз хийж чадна. Одоо жишээлбэл бүр жоохон бахта те мөнгөгүй бахта те хамгийн их мөнгө хэрэгтэй байдаг үедээ те яаж ч байгаа мөнгө зээлээд ч юм уу тэр зүйлийг хийж болно. Яагаад гэвэл одоо энэ ном дээр гардаг зүйл нь бол чи бол чиний цалинчин бол угаасаа ирээдүйд ихсэл явна те. Чиний чадвар чинь дээшлэл явна. Тэгээд харангуут үштэй хүн амьдралаа баланслах юм бол яг үүндээ чи одоо бол мөнгө хадгалахаас илүү үрэх ёстой гэдэг байгаа байхгүй. Тэгээ үрг гэхээр тэгэл Батүргэл намайг мөнгөө үрг гэсэн гэл би ингээд хамаг те гой дуртай юм идэж хэрэглэн мэрэглэн гэсэн юм бол ерөөсөө биш. Зүгээр юу гэсэн үг вэ гэхээр хүний орлогын чадвар бол дээшлэл явдаг. Гэхдээ тийм болохоор одоо хүн сүүлийнхаа жилүүдийн тэр орлого ихтэй үеэсээ одоо орлого багтай наадахын жилүүдтэй тэгж одоо шилжүүлж бараг бодох хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээ энэ талаар бодож үзэхээр бас нэрэл яг үнэн бид нар ингээд бүр жоохон бахта зарим нэг зүйлийг мөнгө харамлаад ерөөсө хийж чаддгүй те ямар нэг тоглолт байт юм уу Disneyland явах ч гэдэм юу ч гэдэм те яана одоо би ингээд мөнгөгүй штэ ийм зүйлийг хийх мөнгө авахгүй гэдэг. Гэхдээ яг үндэ ингээд бүр дараа нь ингээд мөнгөтэй бол таа дараа гарахаа те би ингээд мөнгөтэй болох л байсан бол яагаад залуудаа тэр имийг те ингээд нэг байсан мөнгөөрөө хийчих болоогүй юм бэ гэж боддог. Эсвэл яа одоо ингээд бүр хөгшөрхөөрөө те би ингээд ажиллалсан юм яагаад ч ажиллаад байсан юм зөндөө хиймээр байсан юм байсан ерөөсө хийгээгүй штэ гэж боддог. Тэгэхээр ерөөсөө л бид нар амьдралаа том зургаар нь харах хэрэгтэй. Ерөөсө яг яаж мөнгөө хуваарлах вэ? Амьдралдаа ямар зүйлүүдийг хийх вэ? Хизээ хийх вэ гэдгийг бодож эхлэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд бид нар төлөвлөж чадах юм бол амьдралаа хамаагүй зоригтой, тий санаачлагтай өөрийнхөөрөө яг хий гэсэн зүйлүүдээ зөв зөвхт нь хийгээд тэгэж амьдралаа өөртөө гартаа оруулж чадна. За тэгээд хоёрдугаар дүрм нь бол experience гэдэг зүйл байгаа шүү дээ. Experience гэдэг зүйлд аль болох эрт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэрний юу гэсэн үг гэхээр одоо энэ ном дээр л ерөөсөө яриа л энэ experience гэдэг. Яг гэвэл ихэнх хүмүүс ингээд мөнгө л цуглуулад байдаг те. Ерөөсөө мөнгө л цуглуулад байвал дандаа те уусаа experience гэдэг зүйл болчихно гэж боддог. Гэхдээ бид нар яг мөнгө цуглуулахаас илүү бүр ингээд эд тогшилч гэсэн орон зай. Эд тогшилт цуглуулахаас илүү судалгаагаар харуулт юм байна л да. Чи ингээд тэр мөнгөөрөө өөрөөтөө эд тогшил авахаас илүү ямар нэг зүйлийг experience хийх юм бол чамд хамаагүй үнцэнтэй гэж ярьдаг. Тэгээд хоёрдугаар санаа нь бол чи энэ хоёрдугаар дүрэн дээр чи энийг аль болох эртдийх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Яг гэвэл шүү дээ чи одоо тэр зүйлийг эрт хийж чадах юм бол одоо хэдэн жишээ өгье л да. Англи хэл сурахтай боловсролтой хөрөнгө оруулалт хийн гэдэг бол хамгийн том хөрөнгө оруулалтуудын нэг. Одоо судалгаагаар хүртэл харуулсан байдаг. Илүү боловсролтой хүмүүс илүү цалин олдог гэдэг. Тэгэхээр чи ингээд одоо ингээд тэр аль болох эрттэй тэр гадаад хэл сурах мурах илүү сайн боловсрол эзэмших гээд тэр зүйлдээ мөнгө зарчих юм бол дараа нь тэр чин чамд хамаагүй их мөнгө буцааж авчирна гэдэг. Тэгэхээр иймэрдүү баг багт нь одоо ялангуяа те жоохон багт ч юм уу те залуу байхад иймэрдүү бид нар өөртөө хөрөнгө оруулалт их тийм экспириенсүүд айгүй чухал байдаг. Хөрөнгө оруулалтын дээр ч гэсэн гардаг шүү дээ. Бид нар айл болох те эрт тэг хүүхдийнхаа ирээдүйд ингээд мөнгө хадгалж эхлэх юм бол тэр нь ингээд compound interest гэдэг ингээд одоо хүүнээс нь хүү бодогдоод улам өсөө явдаг гэдэг шиг энэ бол яг ижлэгэн санаа л явж байгаа. Чи аль болох ингээд айгүй чухал зүйлүүдэд ингээд experience авчих юм бол тэр чинь ингээд амьдралын чинь туршид чамд хэрэг болоо л яваад байна гэж байгаа. Тэгээ энэ эд хөрөнгө боловсрол дээр ч гарахгүй. Тэгээ дээр нь хүний одоо янз бүрийн experience дээр ч гэсэн байж болно гэж байгаа. Одоо жишээлбэл энэ ном дээр гардаг л та манай хүний найз нь ингээд залуудаа ингээд Европоор үүргэвчтэй аялж ирсэн байна л да. Тэгэхэд бол тэр үед бол ямар ч мөнгөгүй үедээ аялсан. Гэхдээ яаж ч тэр аяллыг болгож чадсан. Тэгээ тэр аялал бол амьдралдаа ингээд байнга дурсагдж явхаар тийм чухал аялал болсон. Амьдралд нь айгүй их өөрчлөлт авчирсан. Бүр айгүй тийм дурсамжтай гоё аялал болж өнгөрсөн гэж байгаа юм. Тэгээ саяных шиг тийм аяллаа experience шүү дээ. Иймэрдүү зүйлийг бол мөнгөөр үнэлж болохооргүй болчихж байгаа байхгүй. Чи тэр зүйлийг зөвхөн залуудаа л хийж чадах байсан. Тэгээ чи тэр зүйлийг хийсэн. Хэрвээ
чи тэр зүйлийг хийж чадхааргүй би ч оронд нь $100 өгөө гэд тэр хүнээс асуувал тэр хүн бол үгүй л гэж хариулахаар байгаа байхгүй. Тэр одоо тэр мэдэрсэн зүйл нь тэр хүний мэдэрсэн зүйл, харсан зүйлтэй сурсан зүйлүүдэд ерөөсөө мөнгө нь тоо оноох боломжгүй гэд. Тэгээ тиймэрдүү зүйлүүд амьдрал зөрндөөл байдаг. Одоо бид нар хүүхдүүдэд хамгийн анх алхаж байгааг нь харах ч юм уу тиймэрдүү одоо гой дурсамжууд биднэрт байнга эргэж дурсагж идэг байнга биднэрт сануулж идэг. Тиймэрдүү чухал хорон мөчүүд биднэрт хамгийн үн цэнтэй зүйлүүдийн нэг. Энэ дүрмийн бол гол мессеж нь бид нар амьдралдаа мэдрэмээр байгаа зүйлүүдийг мэдрэхийн тулд яг аль болох эртэл тэр зүйлээ төлөвлөж эхлэх хэрэгтэй. Тэр зүйлийг яг хизээ их үү хүүхдээ босныхаа дараа юм уу хүүхдээ болохоос өмнө ч юм уу одоо яа тийм хаана мэдэрхийн ингээд ер нь зөндөөл асуудлууд байгаа. Тэгэд яг хуу зарим нэг зүйлийг ингээд цаг нь болцсон байсан ч гэсэн бид нар өөрсдөө шалтгаан тавиад ижиж магадгүй би ингээд яг надаа ийм зүйлүүд байгаа даа би ингээд энэ зүйлийг хаяад зүгээр аялаа явчих чадахгүй шүү дээ гэж асууж иж магадгүй. Тэгээд тэр үед бол бид нар өөрөөсөө энэ асуултыг л асуух хэрэгтэй. Би биш үү одоо энэ зүйлийг одоо хийхгүй бол надад ямар эрсдэл байгаа вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Үнэхээр хиймээргүй санагдж байгаа ч гэсэн би одоо хийж чадахгүй бол миний амьдралд юу тохиолдох вэ гэж бодох хэрэгтэй. Тэгээд тэгж асуувал хүн яг тэр зүйл нь хэр чухал вэ гэдгийг ойлгож иж магадгүй л дээ. Үнэхээр нэг хиймээр байгаа зүйлийг хийхгүй аргачлуулаад тавиадах юм бол иймэрхүү асуулт яг юу чухал вэ? Юунаас айгаад байгаа вэ? Би одоо л хийхгүй бол хизээ их юм бэ гэдэг зүйлийг өөртөө сануулж эхэлж чадчих жаа. За 3 дугаар дүрм нь авсандаа ид хөрөнгөхгүй орох хэрэгтэй гэдэг дүрм. За энэ бол яг номны гол санаа л та. Гэхдээ яг энэ дээр ном дээр айгүй гоё жишээ авсан байна л да. Тэгээ би энийг та нарт яриад өгье. Яг энэ Америкийн зүгээр нэг дундаж хүний жишээ авсан байгаа. Гэхдээ яг Монгол дээр болоход бол ер нь бол жоохон хэцүү байсан болохоор би ингээд Америкаар наваа явчих. Гэхдээ яг иймэрдүү ижлэхэн асуултыг Монголд ч гэсэн бид нар өөрсдөө бодож болно. Тэгээд хүмүүсийг ч гэсэн яг өөрсдөөсөө асуугаарай гэж хүсэж байгаа. Элизабет гэдэг эмэгтэй байж л та. 45 настай эмэгтэй. Тэгээд жилд $60,000 цалин олд юм байна л да. Энэ бол нэг дунджаас жоохон дээгүүр цалин байж магадгүй. Тэгээд энэ эмэгтэй бол одоо ингээд нэг байртай. Тэр байр нь $450,000 тийм үн цэнтэй. Тэгээд энэ эмэгтэй бодоод үзье за. Тэгээд за 65 хүртлээр энэ хിവэрэ ажиллах юм бол нийт эд хөрөнгө нь одоо төрөний байшингийн эд хөрөнгөтэй нэмэгдээд $320,000 цуглуулаад $770,000 болох юм байна л да. Тэгээд одоо ингээд бодоод үзье. За энэ эмэгтэй 65 татад тэтгэврт гарчлаа. Одоо яах вэ гэд бодоод ирэнгүүт яг өөрийнх нь нийт цуглуулсан мөнгө нь хэр удаан үргэлжлэх вэ гэж бодонгууд 24 жил болол өөрийнх нь бүх хэрэгцээг хангаж өгч чадж байгаа. Тэрний ингээд бодонгууд яг жилд нэг $32,000 зардал гардаг гэж үзчихэнгүүт $770,000 нь тийм 24 жил болол өөрийг нь аваад гарчиж байгаа байхгүй. Гэхдээ энэ эмэгтэй юу тохиолдсон бэ гэсэн чинь 85 татад нас орсон. Тэгэхээр 20 жил амьдраад тэгээд цаашаага одоо $130,000 ерөөсөө үрч чадаагүй үлдээсэн байгаа байхгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр $130,000 одоо чи яа гэв үрээгүй үлдээнэ гэдэг бол энэ чи бараг 2 жил хагас 7 хоногийн 50 цаг ажиллах тийм их цаг хугацааг илтгэж байгаа. Чи одоо тэр ажлыг хийгээл байдаг байсан. Яг үнэндээ чи тэр их цаг хугацаа чинь ингээд оффис өнгөрөөсөн, ажил хийж өнгөрөөсөн цаг хугацаа чинь чи зүгээр л эцэст үрч чадаагүй өнгөрчихөж байгаа байхгүй. Тэгээ энэ нийт цагаар нь тооцонгууд 6,600 цаг болчихж байгаа. Тэгээ энэ цалинд бүр тэтгэврийн цалин хүртэл оруулаагүй ингэ бодсон байгаа байхгүй. Тэгээ иймэрдүү жишээнээс хараад ирэнгүүт яг ойлгож байгаа юм л да. Яагаад энэ ном бичигдсэнийг би арай их ойлгож эхэлсэн. Хүмүүс ингэж ер нь мөнгө хадгалаа л байдаг. Тэгээ дээр нь нүштэй энэ судалгаан дээр харахад бүр хүн 50-60 нас гарчаад хүртэл мөнгөө хадгалаа л байдаг гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээд энийг бас судалгаагаар харуулсан байна л да. 55-аас 64 насны хүмүүс бол дунджаар $187,000 одоо нийт эд хөрөнгөтэй байдаг бол 65-аас 74 нас нь тэр нь ихсээд $224,000 болдог гэдэг. Тэгээ ингээ харангуут хүмүүс бүр 60-70 наснд хүртэл илүү нийт эд хөрөнгө нь ингээ өсөөл яваад байдаг. Тэгээ хүн хөлтлээ тэр нь ингээ өсөд яваад байдаг болчихж байгаа байхгүй. Тэгээ энэ судалгаагаар бас яг ингээ нарийн тооцоог нь гаргасан ч ерөөсөө яг дээд тавцаа байгаа хүмүүс нь за нийт дундаж одоо юу нэтворт те нийт эд хөрөнгө нь бол $500,000 гэдэг. Тэгээд хүмүүс нь
20 жилийн дараа тэр одоо эд хөрөнгөө зарцуулаад нас барахтаа ингээд харахад ерөөсө 11% нь л үрж чадсан байдаг. Цуглуулсан мөнгөнийхөө. За тэгээд наад талд нь бага хүмүүсийг харал да. Жохон доод давхрахт нь бага хүмүүс бол дунджаар нэг $200,000 хадгалт юм байна. Тэгээд энэ хүмүүс нь ч гэсэн 4/1-ийг л үрж чаддаг юм байна. Энэ мөнгөнийхөө цуглуулсан мөнгөнийхөө. Тэгээ ингээд харангуут тий бүр ингээд тэтгэврт гарсан хүмүүсийн 3/1 нь цаашаа ингээд мөнгө цуглуулаад яваад идэг гэсэн юм судалгаа байгаа байхгүй. Тэгээ яг энэ судалгаа Америкт хийсэн судалгаа ч гэсэн яг Монголд ямар байдгийг бол мэдэхгүй. Гэхдээ энийг ер нь бол хараад авчаад гимгүй баха. Бид нар тэг ингээл цуглуулад идэг цуглуулдаг юуны төлөө юм бэ гэдгийг бас бодох хэрэгтэй болчихж байгаа. Яаж өрхөө, яаж би энийг те үрж enjoy хийх вэ гэдэг талаар ерөөсөө бодохгүй. Зүгээр л цуглууладаа гэдэг тийм сэтгэл зүйнээс болж ийм зүйлүүд ийм үр дүн гарч ирж байгаа. Тэгээд хараад ирэнгүүт яг бид нар хөгшрөөд ирэнгүүт илүү их мөнгө өрнө гэж боддог байж магадгүй л дээ. Америкт бол яг тийм ойлголт байдаг. Яг үйл чи хөгшрөөд ирэхээр ингээд те илүү их эмчилгээний зардлууд айгүй их гарч ирдэг гэдэг. Тэгээ энийг хараад ирсэн ч байна шүү дээ. Бас судалгаа яг эсрэгээр нь харуулж байгаа. Тэгээ 17 онд ийм судалгаа хийгдсэн байна л да. Америкт байгаа хүмүүсийг те хэрэг мөнгө үрж байна гэд хараад ирсэн чинь энэ бол яг одоо household те тэр өрх гэрийн зардал хэрэг байна гэдгийг хэмжсэн судалгаа юм л да. Тэгээд 54-өөс 64 насны хооронд бол дунджаар $65,000 ирсэн байна. А тэгээд 10 жилийн дараа те бодоод ирсэн чинь 65-аас 74 насны хооронд дунджаар $55,000 үрдэг гэдэг. Тэгэхээр $10,000-ыг илүү бага үрж ийн гэсэн. Бараг 15% илүү багассан ч гэх юм уу. Тэгээд цаашаа ахаад 10 жилийн дараа 75-аас хойш насны хүмүүсийг харсан чинь жилд $42,000 үрдэг. Ингээд хүний хэрэгцээ хүртэл ингээд улам багасаад яваад байгаа байхгүй. Уусаа хөшөөд ирэхэр чинь нэг мөнгө өрөөдөх юм байхгүй шүү дээ. Энэ номон дээр ч гэсэн хэлдэг л дээ ингээд манай аав ингээд 86 таа тий. Тэгээ хиймээр байгаа зүйл гэвэл ерөөс юу ч авахгүй зүгээр л гэртээ суугаад байгаа юм ингээд. Нэрэл яг ингээд иймэрдүү насанд хүрээд ирэхэд бидний эрүүл мэнд муудаад цаашаа аялах тиймэрдүү юм хийж чадахгүй зүгээр л гэртээ тухтаа суугаад тэгээ хоол унд байж хат тий. Эсвэл тэгээ яад энэ зүгээр ном уншдаг ч юм уу зурагт үзчих ч юм уу. Тийм л байвал болчихж байгаа байхгүй. Тэнгүүт ингээд хүний хэрэглээ нь хүртэл багасаад ирдэг гэж судалгаагаар харуулж байна. Энэ дээр бас нэг чухал бидний бодох хэрэгтэй юм. Одоо Америк жишээлбэл яригддаг юм эмчилгээний зардал тий эрүүл мэндийнхэн даатгал маатгал нь ер нь бол систем нь жоохон муу. Тэнгүүт эмчилгээний зардал айгүй их гардаг гэдэг. Тэгээд яг хүмүүсийн мөнгө хадгалж байгаа шалтгаан тий бидний ингээд хөгшөрсөн үедээ яа одоо хавдран мавдар тусах юм бол тэр эмчилгээний зардлыг гаргах гэж энэ мөнгө хадгалж байна гэж боддсон юм л да. Тэгээд яг энэ номын зохиолчийнх нь судалгаа гаргуулсан шүү дээ. Ерөөсөө чи яаж ч их мөнгө хадгалсан ерөөсөө хавдрын эмчилгээнүүд бол хамаагүй маш үнэтэй эмчилгээнүүд байдаг. Тэгээд тэр бол жилийн бол ядаж хагас сая доллар байдаг гэж байгаа юм. Тэгээ энийг бодоод үзэхээр шүү дээ. Энэ зохиолч нь бол тэгж хэлж байгаа. Энэ бол ерөөсөө утгагүй зүйл шүү дээ, тий. Чи баг үхэхэд өгсөн үедээ зүгээр л тэр нэг тий утсанд залгаатай тэгэл нэг тийм гуурсан олоо залгацсан эмнэлгийн орон дээр хөвтөж сүүлийн саруудыг өнгөрөх бол бүр ингээд яг эерэг амьдралын мэдрэмж авахаас илүү баг сөрөгч байж магадгүй. Тэр айгүй их зовлонтой. Чи ингээд зовлончоо улам үргэлжлэх юм бол баг тэр ингээд тий чамд сөрөгч зүйл байж магадгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэгэн байж нэг хэдэн өдөр хэдхэн 7 хоног илүү амьд гарах бол тийм чухал зүйл биш гэж хэлж байгаа. Яг ингээд боддоор үннийг харуул. Тэгээ ийм их хэмжээний мөнгөөр зарцуулна гэдэг чинь чи ерөөсөө тий залуу эрүүл байхдаа тийм олон жилийг тий хүч хөдөлмөрөөрөө олж авсан тэр мөнгөө зүгээр л нэг эмнэлгийн оронд хэдэн хоног хөвтгöd тий ингээд гуурсан залгаатай хөвтгöd зарцуулсан тийм солилцоо олчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ чинь ер нь бол утгагүй солилцоо, айгүй тэнэг солилцоо гэж бол зохиолч нь хэлж байгаа. Тэгээд яг иймэрдүү ингээд зүйлүүд яригадаад ирэнгүүт ер нь бол жоохон тухгүй сэдвэлтэй. Ихэнх хүмүүс ингээд яг үхлийн талаар ч юм уу те би ингээд ер нь бол амьдралынхаа сүүлийн мөчүүдийг яаж амжих вүлээ, ямар зардал гарах вүлээ, юу тохиолдож болох вүлээ те. Тэгээд тиймэрдүү зүйлүүдийг бид нэр яг бодож эхлүүлж эхэлж байгаа нь бол надад айгүй сонирхолтой санагцсан. Тэгээд бид нар энийг сайн төлөвлөж чадах юм бол тий сайн эрсдлээ тооцоолж чадах юм бол энэ бүхнийг бид нар сайн төлөвлөгөөтэй тий сайн төлөвлөгөөтэй давж гарч чадна гэж хэлж байгаа. Тэгээд иймэрдүү сэдвүүдээс зүгтгаасаа илүү яг бодож эхлэх хэрэгтэй. Надад ер нь ямар арчилгаа шаарддаг вэ тий хөгшин болохоор
хэрэг хэмжээний зардал гарах уу те. Эсвэл янз бүрийн даатгалууд байдаг гэж магадгүй шүү дээ. Би ямар төрлийн даатгалуудыг худалдаж авах болох вэ те. Ямар зүйлүүдээ сэргийлж болох вэ гэх тэр талаар бодож эхлэх нь бол бидэрт айгүй хэрэгтэй зүйл гэж хэлж байгаа. За дөрөвдүгээр дүр нь авсандаа 0-ийн төрөнгөтэй орохын тулд өөртөө байж болох бүхэл нөөц бололцоо те боломжтой хэрэгжилж болох зүйлүүдийг ашиглаа гэж байгаа. Тэхийн тулд ерөөсөө хоёр зүйлийг мэдэх нь хамгийн чухал зүйл болчихж байгаа. Нэгдүгürt чи ер нь хиддээр нас барах юм шиг байна те. Яг дунджаар хиддээр наст барж болох уу? Тэ хоёрдугаарт чамд хэрэг хэмжээний зардал гарах вэ гэдэг. Энэ хоёр зүйлийг ойлгочих юм бол чи ерөөсөө л ирээдүйд ямар их зардал гарах вэ гэдгийг ойлгочихж байгаа. Тэгээд яг энэ хоёрыг ойлгохын тулд за нэгдүгürt нь хиддээр нас барах вэ гэдэг бол угаасаа хэцүү асуудал л та. Тэгээ энэ дээр бол хүн ингээд зүгээр дундаж насыг харж болно те. Одоо яа дундчаар эрэхтэн хидс наслж чинь. Тэгээ эрүүл мэндийнх нь байдлыг бас харж болно. Нийлэн эрүүл хүн бол за арай урт наслж магадгүй те. Эсвэл яа архтай мэх их хэрэгэлдэг бол арай богино наслах ч юм уу те. Эсвэл дундчаас багаж магадгүй. Ер нь янз бүрийн факторууд байж магадгүй. Тэгээ янз бүрийн тестүүд ч өгч болж магадгүй те. Янз бүрийн хавдар тусах магадлал нь арай их байдаг ч юм уу мэдгүй. Энэ дээр бол яг юу байдгийг бол мэдэхгүй. Тэгээд яг энэ дээр хамгийн гол зүйл нь хэд наслгаа харахаас илүү бас өөрөө төлөвлөгтөө бас хэрэг эрсдэл хүлээх вэ гэдгийг бас бодож үзэх хэрэгтэй болчихж байгаа. Тэгээд энэ бол яг хувь хүний яг хэрэг эрсдэл үүрэх талаар яригдж байгаа юм л та. Би одоо жишээлбэл яа тийм за 85 гэж тооцоолчих тий. За 80-гээ тооцоолсон байж л дээ. Тэгээд 80 нассан чинь нас орохгүй болол тий. Ингээ бүх мөнгөө өрцөө. Тэгээ цаашаа ингээд амьдрах гэсэн чинь мөнгө байхгүй бол хэцүү шүү дээ. Тэр шиг за ер нь бол ингээд би 80 наслж магадгүй ч гэсэн за ингээд дунджийг нь ингээд тооцоолоод ер нь за 85 л гэж бодчих тий. Яал болох тий жоохон харш хэдүүл юу гэдүүлээ. Хашир байсан дээр гэдэг шүү дээ. Монголоор хашир байсан дээр гээд жоохон хашраар тооцоолчихгээд тэр хүн бол тиймэрхүү тооцоо хийж болно. Тэгэхээр энэ бол яг хувь хүнээс хамаарна. Зарим хүмүүс бол яа би ер нь тэгж урт хугацааны юм хиндэл 85 наслна гэж мөнгө цуглуулж идэв те. Ер нь би 75-аар бодноос ч гэдэм үү те. Хүн бол энэ бол хувь хүнийх нь өөрийнх нь сонголт те. 75-аас цаашаа тэгж амьдрмаар байгаа хүмүүс байдаг гэж магадгүй шүү дээ мэдгүй. Тэгээ хоёр дахь зүйл нь яг хэрэг зардал гарах вэ гэдэг. Тэгээ энийг бол бас янз бүрийн одоо судалгаагаар бас харж болно л та. Дундаж хүн хэрэг мөнгө зарцуулд юм байна. Эсвэл тэр одоо даатгал матгалууд те амьдралын зарлал ер нь хэд гарахаар байна гэд хүн өөр дээр багцаалж тооцоо гаргаж болно. Тэгээд энэ тооцоо гаргаж чадах юм бол хамгийн гол нь шүү дээ. Чи энэ хэмжээний мөнгийг цуглуулчих юм бол тэрнээс илүү гарч байгаа мөнгнүүд чи заавал үрэх ёстой мөнгө болчихж байгаа. Чи тэрийг үрж явахдаа зөвөр гимшээдтэй ингээд яана би ингээд надад илүү мөнгө хэрэгтэй шүү дээ гэж бодох шаардлагагүй. Чи яг тооцоогоо хийцэн болохоор за би чи ер нь бол надад айгүй хангалттай мөнгө байгаа. Тэгэхээр би те энэ мөнгийг зөвхөн өөртөө гимшгүйгээр өөртөө зарцуулчаа гэж бодож болох боломжтой болоод эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ тэр нь бол юу ч байсан байж болно. Яг зарим хүмүүстэй заавал тэгж үрэх гэж бодохгүй те тэр мөнгөө зөвхөн хүүхдэдтэй өвлөлөх гэж байна гэж бодож ич болно те. Би ингээд өөрөө зардлыг бол тооцоолсон. Зардлаас гарч байгаа илүү мөнгө тэгэл манай хүүхдэд дочих юм шиг байна гэж цуглуулж байгаа ч юм уу те. Ер нь хүүхэд гэдэг бол айгүй сонин сэдв штэ. Бид нар ингээд ажил хийж байхдаа хүүхдтэйгээ төлөөл ажиллаад байна гэж бодоод байдаг те. Би ингээд энэ хүүхдийн хоол ундыг олохгүй боловсролыг итгэхэд ингээд ажиллаа л байна гэж бодоод байдаг. Гэтэ бас яг үндэ бас бодох хэрэгтэй заа. Чи үнэхээр яг тэр хүүхдийн суурь хэрэгцээг нь хангаж чадж байгаа бол магадгүй те илүү олон цаг ажилтаа илүү олон цаг ажиллаж ажил дээрээ тэгэж те илүү хідэн цаас олохынхаа оронд чи хүүхдтэйгээ илүү цагийг өнгөрөөчвөл хүүхдийн чинь ирээдүйд хамаагүй чухал юм биш үү те. Тиймэрхүү юм байж болно шүү дээ. Тэгээ судалгаагаар уусаа бас харуулдаг шүү дээ. Хүүхдүүд те эцэг ихтэйгээ хамаагүй цагийг өнгөрөөж чадсан тийм хүүхдүүд хамаагүй амжилттай явж чаддаг, хамаагүй аз жаргалтай байдаг. Сэтгэл готролд орох магадлал хамаагүй бага байдаг гэдэг. Тэгэхээр ингээд бид нар ингээд зүгээр л ингээд за хүүхдийн төлөөл мөнгө олж яана гэдэг хэрэг мөнгө олж байгаа юм ч хамаагүй те. Тэрний хооронд яг ингээд бодож эхлэх хэрэгтэй. Миний хүүхдэд одоо хідэн төгрөг боловсрал нь хэрэгтэй байлээ те. Би тэр мөнгийг нь олцсон бол арай жоохон санаа амраад тэг хүүхдтэйгээ илүү их цагийг өнгөрөөж болох юм байна те. Тэгээ тэр мөнгө заавал одоо байх шаардлагагүй шүү дээ. Би ингээд те 5 жил ажиллаа. За миний хүүхэд тэдтэй болцоход би тийм хэмжээний мөнгө цуглуулчих юм байна гэж бодчих юм бол бас хамаагүй сэтгэл амар байж болно тий.
За би ингээд те илүү цаг ажиллаад илүү мөнгө олохын оронд би угаасаа л энэ ажлыг хийгээд ийм хэмжээний мөнгөтэй болох гэж байгаа болохоор энэ илүү цагаа би ийм зүйлдээ зарцуулъя. Энэ зүйлийг хиймээр байгаа болохоор хийя. Энэ хүмүүстэйгээ уулзъя. Энэ хүмүүстэй цаг өнгөрөөе гэсэн тийм шийдвэрийг илүү тайван гаргаж болно. Яг гэвэл яг хүн төлөвлөгөө гаргаад тооцоо хийж чадсан болохоор. Тэгээ энэтэй холбоотойгоор 6 дугаар дүрм нь бити ухамсаргүйгээр амьдраа. Бити унтаагаараа амьдрал зүгээр л ингээд автоматаараа цаанаараа урсгалаараа явчихдаг шүү дээ. Тэрийгэ болоод яг санаачлагтайгаар төлөвлөгөө гаргаад ямар нэг зүйлтэйг ер нь бол санаачлагтайгаар хий гэж хэлж байгаа. Тэгээ одоо түрүүний гарсан жишээ шүү дээ. Би хүүхдийнхээ ирээдүйд яг тийм хэмжээний мөнгө хадгалах гэж байна гэх тийм зорилготой явж байгаа үед хүн хамаагүй бүх зүйл тодорхой явж чаддаг. Хүн яг санаачлагтай амьдралаа удирдах авч явж чаддаг. Тэгсний оронд шүү дээ. Зарим хүмүүс мөнгө хадгалах тал дээр за зүгээр л байгаагаа л чадхаараа хадгалъя л гэдэг тийм. Эсвэл зарим хүмүүс яа янз бүрийн дүрм ашигладаг шүү дээ. 50 30 20 дүрм гэдэг. За чиний цалингийн чинь 50% нь бол ингээд бүх шаардлагатай зардалтай явах юм байна. 20% нь хадгалах юм байна. 30% нь чи өөрийгөө зүгээр enjoy хийхэд те дуртай юм хийхэд зарцуулж болно гэдэг. Тэг энэ бол яг хөө ингээд хүнийг дампуурхаас бол сэргийлж байгаа. Хүн цалингийнхаа 20%-ийг хадгалаад явуудах юм бол ингээд хадгаламж хоримтлагдчихж байгаа. Гэхдээ энэ бол яг одоо жишээлбэл хөгшин хүнд бол илүү их мөнгөө өрөх шаардлагатай байхгүй яа гэвэл тэр мөнгийг яг юунд ч хадгалаад байгаа юм. Яг түрүүний гарсан чинүүдээр харахаар ер нь бол айгүй хэцүү сонсогч байгаа зү. Тэгэхээр яг зүгээр л ингээл дурын дүрмүүдийг дагахаас илүү өөртөө яг ямар зорилго байгаа билээ. Яг тэ мөнгөний хувьд ямар төвшөнд хүрэх гээд байгаа байлээ. Яагаад хүрэх гээд байгаа илгээ гээд ер нь ингээд амьдралынхаа бүх шийдвэрийг санаачлагтайгаар төлөвлөж бодож гаргах хэрэгтэй гэж энэ ном бол хэлж байгаа. Ер нь миний амьдрал ямар траектортой байна, ямар зам дээр явж гин гэдгээ бид нар бодож эхлэх хэрэгтэй. За тэгмүүд ер нь бол хид хидэн айгуу чухал сэдвүүдийг заавал хүндэж харах хэрэгтэй болчтой. Хамгийн түрүүнд эрүүл мэнд гэдэг сэдв байна. Бид нар эрүүл мэнд гэдэг зүйлийг ерөөсө боддгоо заа. Яг боддог үе нь яг эмнэлгийн орон дээр хөвчих таа. Shit ингээл буруу шийдвэрүүд гаргаж ирсэн байна. Одоо үр дүнг нь амсч яаны. Тэр үед л бид нар ойлгодог. Тэрнээс хинчтэй ихэнх хүмүүс бол ер нь ингээд за эрүүл мэндтэй хөрөнгө оруулалт хий те. За ингээд дасгал сургуультай сайн илүүдэлж ингээ хасъя. Нойрондоо анхаарай гэж бол боддгоо. Бид нар энийг хамгийн сүүлд ухаардаг. Тэгэхээр тэрний оронд бид нар эрүүл мэндэ наанаас нь төвлөрөх хэрэгтэй. Би ер нь эрүүл байхдаа хөрөнгө оруулалт хий. Эрүүл байхыг чухалчлаа. Тэгэх юм бол шүү дээ. Хүн хичнээн их мөнгө олж исэн ч гэсэн эрүүл мэндгүй бол юу ч нэмэргүй. Чи зүгээр л яа тийм те одоо яа тийм нэлээд хэцүү өвчин тусчих юм бол чи ямар ч их мөнгө байгаад нэмэргүй байхгүй юу. Тэрний оронд шүү дээ. Мөнгөгүй байсан ч гэсэн за жоохон мөнгөтэй байсан ч гэсэн эрүүл байгаа хүн амьдралыг хамаагүй их enjoy хийж чадна. Тэр үнтэй гараад гүйж чадна, ууланд гарч чадна, тэ айгүй тийм эрүүл чирэг байгаа хүн цаанаасаа угаасаа баг тарих толгойн хүртэл айгүй сэрэгтэй тархины эрүүл мэнд, биеийн эрүүл мэнд ч гэсэн холбоотой болохоор тэгээ сэтгэл санаа ч гэсэн цаанаасаа өөдрөгөж чаддаг. Гэхдээ яг эсвэргээрээ хүн эрүүл мэнд алдагдаад эхэлнэ шүү дээ. За яг бүр ингээд өвчтөй болохоос илүү зүгээр л нэлийн илүүдэл жинтэй байгаад ирэхэд хүртэл тэр ингээд хүний амьдралд зөндөө олон асуудал гаргаж ирнэ заа. Зүгээр одоо яа гэдэг наазахын хөдөлгөөн дасгал хийхэд хүртэл тэр хүн ингээд янз бүрийн асуудалтай, амьсгалтай. Тэгээд ер нь бол наазахын зүйлүүд нь хүртэл айгүй тийм хэцүү болоод ирчихэж байгаа байхгүй юу. Тэгэхэд бол эрүүл байгаа хүн наазахын зүйлүүдийг айгүй их гоё амьдралыг enjoy хийж чадна. Гэхдээ эрүүл мэнд жоохон асуудалтай болоод ирэхэд тэр одоо амьдралынхаа үлдсэн амьдралынхаа туршид тэр эрүүл мэндийн асуудалтай явна гэдэг бол нэлээд том өртөг болчихж байгаа. Тэгэхээр тиймэрдүү том өртгийг бид нар наанаас нь төлөөлж хараад за ер нь эрүүл байя гэдгийг чухалчлах хэрэгтэй. Тэгээ энэ 6 дугаар дүрмийн гол санаа нь хүн яг intentional байх хэрэгтэй, санаачлалтай байх хэрэгтэй, төлөөлөх хэрэгтэй, ирээдүгээ харах хэрэгтэй, том зургаар нь харах хэрэгтэй, олон факторууд байгаа бүгдийг нь авч үзэх хэрэгтэй. Зүгээр л урсгалаараа шийдвэр гаргаад явах юм бол ер нь бол муу зүйл тохиолдно. Тэгээд амьдрал бол чиний гарт байгаа юм шиг ерөөсөн мэдрэгдэхгүй. Чамд дандаа янз бүрийн асуудлууд хийсч ирээд байна гэсэн. Тэрний хооронд өөрийнхөө амьдралыг гартаа атгаад өөрөө төлөвлөх хэрэгтэй. За 7 дугаар санаа нь бол амьдралынхаа өөр удирлуудыг авч үзэх хэрэгтэй гэж хэлж байгаа. Тэгээ энэ дүрмийг уншихад надад бодогдсон зүйл бол
хамгийн гол санаа нь амьдрал дандаа үе шатаар явдаг тийм. Бид нар ингээл жоохон нэг сургууль төгсдөг үе байна. Оюутан үе байна. Оюутан болчоод төгсөөд одоо яа гэдэг нэг нилээдэн жил сингл явдаг үе гэдэг ч юм уу тийм мэдгүй. Тэгээд дараа нь хүүхэдтэй болдог үе байна. Хүүхэд том болдог үе байна. Тэгээд тэтгэврийн үе байна. Ингээд амьдралын үе шатууд явдаг. Тэгээд бид нар амьдралын өөр үе шатуудад өөр зүйлүүдийг хийх чадвартай байдаг. Одоо яг төрөний цаг хугацаа, мөнгө, энерги гэдэг эрүүл мэнд гэсэн 3 зүйл байгаа шүү дээ. Энэ 3 зүйл энэ амьдралын өөр үе шатуудад өөр хэмжээгээр оногддог. Тэгэхээр бид нар амьдралаа төлөвлөхдөө энэ бүхнийг бодох хэрэгтэй. Яг гэвэл юу болдгоо гэхээр шүү дээ. Зүгээр дундаж хүнийг аваад үзэх юм бол амьдралын төгсгөл эрэхтэй дандаа харамсдаг. Тэгээд харамсал нь яадаг вэ гэхээр ер нь бол айгүй түгээмэл хүмүүсийн харамсал нь ихэвчлэн яг нэг түгээмэл ижлэгэн зүйлүүд байдаг. Энийг Bronnie гэдэг хүн бичсэн байдаг л да. Одоо ухаж байгаа хүмүүсийн илэрхийлдэг хамгийн том таван харамсал гэдэг зүйлгээд. Тэгээ тэр зүйлүүдээр ингээд харангуйтай штэ. Дандаа л ер нь яг энэ номны гол санаатай холбоотой зүйлүүд байгаа заяа. Би тэдрийг бүгдийг нэг нь уншаад байгаа. Хамгийн ихнийх нь би амьдралыг тэ өөртөө үнэнч амьдрахаар тийм их зоригтой байсан ч болоосоо тэ өөрөөхөөрөө бусад хүмүүсийн тэ хүлээлтэнд харуулахгүйгээр би амьдралыг өөрөөхөөрөө амьдарсан байсан ч болоосоо гэж хэлж байгаа. Тэгээ хоёрдугаар харамсал нь би тийм их ажиллаагүй байсан ч болоосоо. Тэгээ яг энэ номны санаа явж байгаас бид нар ухтлаа ингээл ажиллалаад тэгээ амьдралын төсөлд хараад юу яагаад ажиллаад исэн бэ гэж боддог. Гуравдугаар харамсал нь би өөрийнхөө мэдрэмжийг илэрхийлэх тийм зоригтой байсан ч болоосоо. Дөрөвдүгээр харамсал нь би найзуудтайгаа холбоотой байсан ч болоосоо тий. Зарим хүмүүс ингээд мөнгнөөс болоод ч юм уу тий карьераа илүү хөөгөөд мөнгө гэсээр аваад ингээд найзуудтайгаа холбоодохтой мартчихдаг тий. Уулзгаа болчдөг. Тэгээ холбоодос сурчдаг. Тэгэхэд бол хүний харилцаа тий найзууд гэр бүл ер нь бол хүний энэ эргэн тойрныхын харилцаанууд амьдралынх нь сэтгэл ханамжинд нөлөөлдөг хамгийн чухал факторуудын нэг гэж бол судалгаагаар гардаг. За тэгээд 5 дахь харамсал нь би өөрөөгөө илүү аз жаргалтай байлгахжсэн ч болоосоо гэх. Тэр нь эдрийг ингээ хараад байнгут шүү дээ. Ер нь хүн өөрөөгөө ингээд хориод байсан байгаа байхгүй юу? Өөрөөгөө тий амьдралыг өөрөөхөөрөө амьдрмаар байдаг. Зүгээр тий илүү их өөрөөгөө аз жаргалтай байлгамаар байдаг. Өөрөөгөө илэрхийлмээр байдаг. Тэгэхээр яагаад ч юм хүн өөрөөгөө тэр зүйлүүдийг ерөөсөө хийлэгдэх юм. Тэгэхээр энэ талаар бид нар өөрсдөө ч гэсэн бодох хэрэгтэй. Ер нь яг амьдралын төгсгөлд ирэхэд тий би яг амьдралдаа ямар зүйлүүдийг хийж бүтээсэн баймаар байна вэ гэж бодох хэрэгтэй. Ямар зүйлүүдийг мэдэрмээр байна, ямар мэдрэмжийг мэдэрмээр байна. Би ямар хүн болж бойжсон баймаар байна тий ямар зүйлийг хийж бүтээсэн баймаар байна. Эсвэл ингээ амьдралын мэдрэмжүүд байж болно шүү дээ. Би одоо яа гэдэг дэлхийгээр аялж үзэх ч юм уу тий эсвэл яа гэдэг солиотой партинд явж үзэх ч юм уу юу ч байж магадгүй шүү дээ. Тэр бүх зүйлүүдийг өөрсдөө бодох хэрэгтэй. Ер нь бидний амьдралдаа бодох ёстой нэг зүйл бол ер нь амьдралдаа яг юу мэдэрмээр байна, яг амьдралаа яаж туулмаар байна, ямар зүйлүүдийг мэдэрмээр байна гэдгийг бүгдийг жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд гол нь шүү дээ. Жагсааж биччихээд хідээс хідэн насны хооронд би тэрийг хийвэл зохистой юм бэ гэдгийг харах хэрэгтэй. Тэгжиж төлөвлөнө. Одоо зарим нэг зүйлийг бид нар залуудаа хийж чадахгүй те. Эверест рүү авирах гэдэг зүйлийг бид нар 60-таа хийж чадахгүй гэдэг шиг. Зарим нэг зүйлийг бид нар илүү мөнгө зөнгө сайтай те хамаагүй болцоотой болсон үедээ л хийж болж магадгүй шүү дээ. Хамаагүй их мөнгө ордог тийм experience авах юм бол. Тэгэхээр ер нь ингээд бүр ингээд энэ ном дээр бол жишээ өгөхдөө бүр ингээд зураас зураад тэгээ ингээд хэд хэдэн жилүүдээр хуваагаад амьдралынхаа өөр үе шатуудыг хуваагаад аль аль үе шатуудад юу юмэр байна вэ гэдэг жагсааж бичих хэрэгтэй. Тэгээд жагсаагаа биччих юм бол за энэ чи ер нь хэрэг мөнгө орох үлээ те ямар их цаг хугацаа шаардах үлээ ямар хэрэг энерги шаардах үлээ эрүүл мэнд ямар их байх хэрэгтэй байлээ гэд тэгээд ингээд буцаагаад төлөвлөж болохоор болчихж байгаа. Тэгээ би энэ дасгалыг бол өөрийнхөө хувьд хийж үзсэн надад айгу таалагдсан. Тэгээ яг миний хувьд бол шүү дээ зүгээр нилээн холын ирээд бол нэг тийм амар сонирхолтой зүйлүүдтэй ойлгохтой байгаагүй. Яа гэвэл миний хоббинууд ер нь нэг тийм сүртэй мөнгө зараад байдаг хоббинууд биш. Дандаа ер нь тэгэл ном унших нэг тиймэрдүү юм байдаг болохоор. Гэхдээ ер нь бол бас яг ер нь бол би бас бодож үзсэн яг ямар шоу газар амьдрмаар байгаа билээ. Тэгээд ер нь за ойрын 5 жилдээ бол ер нь яг
хиймэр байгаа зүйлүүдээ бүгдийг гоё бичиж үзсэн. Тэгээд яг зарим нь ингээд би илэгдэхгүй л авахлаа. Гэтэ ер нь ингээд бичиж үзээрэй гэж бол би хүсэж байна. Энэ бол айгүй гоё тасгал юм шиг санагдсан. Тэгээд зарим нэг зүйлийг ч гэсэн ингээд хүн эргэж санд юм байлээ. Би ч нэр ийм зүйлийг хий гэж боддог байсан шүү дээ. Яагаад энийг мартцсан бэ ч гэдэг юм уу те. Эсвэл зарим нэг зүйлүүдийг юу би ч ингээд хөшөөд байгаа юм шүү дээ. Ер нь одоо л хийхгүй бол болохгүй юм биш үү гэж бодож эхэлдэг ч юм уу. Тэгэхээр энэ дасгал бол надад айгүй чухал юм шиг санагдсан. Чи амьдралдаа яг юу хийж юу мэдэрмээр байна. Ямар зүйлийг бүтээмээр байна. Тэгээ яг хизээ хиймээр байна гэдэг. За тэгээ сүүлийн 8 дугаар дүрм нь эд хөрөнгө цуглуулгаа зогсохоо хизээ вэ гэдгийг мэдж авах хэрэгтэй гэдэг. Тэгээ яг энэ дээр ингээ граф харуулдаг л да одоо яг төгс амьдралын граф харах юм бол шүү дээ. Яг одоо яг энэ төгс ертөнцид бидний ингээд нийт хэд хөрөнгө гээд ихсэж явж байгаа нь тэгээд буцаа буурч эхлээд тэг рүү буун те. Тэгэх юм бол яг төгс байгаа байхгүй. Гэтэ яг их хүний граф нь ингээд өссөөр байгаа л ингээд дуусчихж байгаа л да. Тэгэхгүй ингээд яг өсчөөд одоо бид нар амьдралынхаа одоо 40-50-аад наснда хүрээд ч юм уу те. Би бол яг тэр хавцал гэж бодож байна. Тэр үедээ бид нар яг нийт хэд хөрөнгийнхөө хамгийн макс зэгтээ хүрчихэж байгаа. Тэгэхээр тэр үеэс эхлээд дандаа мөнгө үрж эхлэх хэрэгтэй ёстой болчихж байгаа. Яг тэгвэл цуглуулад уусаа тэр мөнгө авсанд надтай зөв орно гэдгийг мэдчихэж байгаа болохоор дандаа мөнгийг зарцуулах хэрэгтэй болчихж байгаа. Тэгэхээр ингээд харахаар ер нь бол айгүй сонирхолтой л доо. Энэ тал дээр бас зөндөө олон одоо өөр төрлийн хөдөлгөөнүүд байдаг. Одоо Америкт FIRE гэдэг хөдөлгөөнүүд байдаг. Тэр нь Financial Independence Retire Early гэдэг санхүүгийн эрхчлөөнд хүрэхтэй тэтгэврээсээ өмнө тэтгэврт гарах гэдэг тийм нэртэй ойлголт. Тэгээ энэ дээр бол хүмүүс те яг хэдийн хэмжээний мөнгө цуглуулах юм бол чи ажиллахаа болж болох юм гэдэг талаар. Ерөөсө хүмүүсийн ер нь бол ажил хийж байгаа шалтгаан мөнгө цуглуулж байгаа. Тэгээ мөнгө цуглуулж байгаа шалтгаан нь зүгээр санхүүгийн эрхчлөөнд хүрэх гэж байгаа. Мөнгөнд санаа зовхоо болж байгаа юм бол чи ажил хийхээ болоод болчих болно. Яг ажилдаа дуртай бол үргэлжлүүлээ хийж ч болно. Гэхдээ ажиллаа боллоо гэд ямар нэг муу зүйл тохиолдохгүй би санхүүгийн асуудалд орохгүй гэдгийг мэдэх бол айгүй гоё сэтгэлийн амар амгалан болчихж байгаа. Тэгэхээр яг энэ бас тэрнтэй холбоотой л та чи яг мөнгөө цуглуулад яг хэдийн хэмжээний мөнгө цуглуулчих юм бол тий үлцэн амьдралынхаа туршаад яг амьдралчин болох гэдэг байна вэ гэд тэр тооцоо хийх хэрэгтэй гэдэг. Тэгээ яг энэ ингээд нэг тийм шин санаа биш л дээ өмнөх санаануудтайгаа бас холбогдчихл байгаа. Яг хэд хүртэл наслах гээд байна, хэрэг зардал гарах гээд байна. Тэгээд тэрийг бодох хэрэгтэй болчихж байгаа. За тэгээд энэ дугаарыг энүүгээр дуусгая. Яг хөө ингээд зарим хүмүүс энийг шүүмжилж магадгүй л ингээд амьдралаас айгу хол юм ярьчлаа тийм ингээд Монгол шиг ядуу орнд бид нар ингээд юм илүүтэй гарсан мөнгөөрөө юм авсандаа 0-той өгөхтэй угаасаа л ямар холбогдлогүй сэдв ярьдیں гэж бодож магадгүй. Яг тийм байсан ч байж магадгүй. Гэхдээ л ер нь бол энэ номон дээр айгүй голон гоё чухал санаанууд байсан. Тэгээд ойлгож авсан байна гэж найдаж байна. Одоо жишээлбэл яа гэв мөнгнөөс гадна тэг хүн амьдралдаа юу мэдэрч болох вэ те амьдралын чухал экспириенсүүдийг золиослж болохгүй шүү дээ гэдгийг бас бодох шаардлагатай болчихж байгаа. Ер нь бидэрт тохиолж байгаа хамгийн тийм чухал мөчүүд хэрэг надад үн цэнтэй билээ. Ер нь тэгээд хэрэг хэмжээний мөнгө цуглуулж байгаа үлээ, хэрэг хэмжээний зардал гарч байгаа үлээ, санхүүгийн хувьд ямар зорилготой байгаа үлээ. Тэгээд тэтгэврийн насан дээр би одоо юу хиймээр байгаа үлээ гэд ингээд ер нь мөнгөнтэй холбоотой, тэг эрх чөлөөтэй холбоотой, тэгээд хүний амьдралтай холбоотой айгүй олон чухал сэдвүүдийг хөндөд айгүй сонирхолтой санаануудыг энэ ном надад бол гаргасан юм шиг санагдсан. Тэгээд таарч гисэн таалагдсан гэж найдаж байна. За тэгээд хэдүүлээ өөрсдөө болж чадах болох хэвээр тийм болох гэж хичээцгээе. Баярлалаа.